За дөрөв өрчин 5,120,000 нэвтрүүлгийг үргэлж үздэг үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж нэвтрүүлгээ эхлүүлэхэд бэлэн болсон байна. Энэ удаад багшин дээдийн нөхөн гарцнаас үзэгч та бүхэндээ нэвтрүүлгээ өргөхэд бэлэн болоод байна. Тэгээ манай нэвтрүүлэг болоод их сонирхолтой. Бас хөгжилтэй асуултуудаар дүүрэн байдаг. Асуултанд хариулж байгаа үзэгчдээ болоод бас их сайхан хөгжилтэй асуултууд хариултуудыг болоод илгээдэг учраас манай нэвтрүүлэг болоод бас танин мэдхэн байхаас гадна бас их цэнгээд нэвтрүүлэг гэдгийг болоод та бүхэн сайн мэдэж байгаа хаа гэж бодож байна. За ингээд энэ удаагийн нэвтрүүлэгт маань ямар хүн оролцож ямар асуултнуудад хэрхэн хариултаа аваад өөрөө хамгийн сүүлийн асуултанд нь зөв хариулж илгээж ялагч болох вэ гэдэг та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байгаад үзээрэй гэдэг та бүхэндээ хэлье. За хэрэв асуулт ялагч зөв хариултыг авч чадахгүй байх юм бол нийтдээ манай нэвтрүүлэгт маань 3 оролцогч л оролцох боломжтой гэдэг та бүхэн нэвтрүүлгийн дүрмийг бол мэдэж байгаа болоо гэж бодож байна. За энэ ерөнхийдөө зам гарч байгаа гэдэг юм уу эсвэл аль нэг буудлын руу явж байгаа хүмүүс их олон байна да тийм учраас оролцогч бол их олон байх бах. Хариулж өгөх бас хүмүүс ч бас их олон байх бахаа гэж бодож байна. За би та бүхэндээ эхлээд асуултуудаа бас тавьчихъя гэж бодлоо. Гайгүй их амархан асуултууд байна. Нарийн жалгыг юу гэж нэрлэдэг болоо гэсэн бас асуулт байна. Монгол улс газар нутгаараа дэлхийд хэддүгээрт ордын болоо гэсэн асуулт байна. Монголын хамгийн нам доор газрыг юу гэдэг болоо гэсэн нэр асуулт байна. За өөрт нь тавигдах хамгийн сүүлийн асуулт болохоор Мамуу Нашир гэсэн дууг бол хүн болгон мэдэх бах. Тэгвэл энэ дууны шүлгийг хэн бичсэн болоо гэсэн юм асуултууд. Энэ боломжийн ерөнхийдөө хөнгөн асуултууд бас таарсан бахаа гэж бодож байна. Тэгээд өмнөх дугааруудад ерөнхийдөө ерөнхий мэдлэгийн асуултуудыг бол бид өргөж бас багтаадаг байгаа. За энэ наашаараа зогсоод байгаа хүн дээр очих уу? Цаашаа зогтоо явчлаа бүр. Сая нэвтрүүлэг эхэлж байгаа нэг дүүрэн хүн байсан чинь нэвтрүүлэг эхлээд хүн сонгох гэсэн чинь хөнгө болчлоо. Ямар сони юм бэ? Сайн байна уу та танаас юм асуугатай? Сайн байна уу юм асуугатай? Сайн байна уу юм асуугатай? За ичээ. Сайн байна уу юм асуугатай? Энэ ТВ-с явж байгаа маа дөрвийг өрчин 5,120,000 гэсэн нэвтрүүлэг байдیں۔ Манай. Нэвтрүүлэгт та нэг 5-10 минутын цаг зав гаргаад оролцоод өгөөч. Танд дөрвөн асуултыг тавина. Дөрвөлөнд амжилттай хариулах бол 20,000 төгрөг өгдөө. За тийм. За нэр хэм блэ? Үүр цах. За үүр цах боломж гайгүй асуулт байгаа. Нэвтрүүлгийнхаа дөрвийг ихлэ танилцуулчих тийм ээ. Нийтдээ 4 асуулт байгаа. Тэрний эхний 3 асуултанд нь та өөрөө хариулахгүйгээр энэ хавар явж байгаа бусад хүмүүсээс тэр асуултаа тавиад тэг зөв хариултыг авах хэрэгтэй байгаа. Өөрөө гүйж юу? Тий. Хоёулаа хамтраад гэсэн үг. За. За тэгээд хамгийн сүүлийн 4 дахь асуултанд нь та өөрөө хариулах юм бол зөв хариулах юм бол нэвтрүүлгийн ялагч болоод 20,000 төгрөг авах гэсэн үг тий. За ойлгомжтой юу. За үүр цахтай эхний асуултыг тавьчих. Нарийн жалгыг юу гэж нэрлэдэг болоо гэсэн байна. Нарийнхан тий юу гэж нэрлэдэг? Сог. Тэ та өөрөө хариулахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Өөр хүнээс саяны хэлсэн хариултыг л авах хэрэгтэй байхгүй. Гэхдээ та ингэж хэлж болохгүй те яг бааз зэрэг төхөөлж болно. За. Хүнээ сонгож байгаа л асуун да. За асуу. За. Зүгээр энэ олдон хүмүүс зөндөө байна. Энэ хүнээс сууждгоо. За тийм. За энэ ч хоёр хүн ирж байна. Тэс нэг асуух гэсэн. Би нэг асуулт хариулт тавьсан дараалал. Нарийн жалгыг юу гэж хариулт юм бол? Нарийн жалгыг юу гэж хариулт юм бэ? Тэгээ юу гэж хэлт юм бол? Хэлтий. Юу гэж нэрлэдэг юм? Нарийн жалга. Гуу гэсэн. Яг гуу жалгал гэж ярьдаг л да тий. Гэхдээ содог. Сог аим. За. Сог. Тий, сог. Бас содог ч гэж. За баярлалаа. За бидний хүсэж байгаа хариулт бол сог байлаа. Тэгээд сог гэсэн хариултыг бол саяны хүн маань зөв хариултыг илгээе. Айгу боломжийн байгаас. Боломжийн. За. За хоёр дахь асуулт тавья. Хоёр дахь асуулт айгу. Монгол улс газар нутгаараа дэлхийд хэддүгээрт ордын болоо гэсэн байна. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд хэддүгээрт ордын болоо гэсэн асуулт байна. 18. Юу вэ? Өөр цах бол ер нь мэдээд байна шүү. Ер нь мэдээд байна шүү. Одоо яг чам шиг ингээ хариулт хэлчих хүнийг л олох хэрэгтэй байна чинь. Өсөх. Танаас нэг асуух. Би нэг асуулт оролцсон. Тэгээд би танаас нэг асуусан. Монгол улс газар нутгаараа дэлхийд хэд ордог? Газар нутгийн хэмжээгээр. Газар нутгийн хэмжээгээр. Нэлээд дээгүүр орно шүү дээ. Нэлээд дээгүүр орно шүү дээ. Хэд ордог лээ? Тийм, дээгүүр гэдэг чинь та зөв хариулж байгаа болно шүү дээ. 10 хэд илээ? Тэгвэл чи 10 2 дахь. Үгүй.
12 нэлээд дээгүүр байна. Тэрнээс жоохон доош шүү тий. Таашаа. Уг нь та зүг барилчвал энэ хүн цаашаа нэвтрүүлгээ өргөжлүүлэх байхгүй. Тэгээд ялагч болох юм бол бас одоо манай нэвтрүүлгийн зүгээс шагналтай бай тий. 8 талаар дүүс надад. 18 гэж юу? Тий. 18 тий. За баярлалаа танд. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За тэгэлгүй яах вэ? 18 ч үү дээ. Чи бас өөрөө мэдчихээн тий. Харин сонсч ирсэн. За одоо 3 дахь асуултаа. Бас л Монгол улсын газар нутагтай холбогдлолтой асуудал байна л да. Тэг хүний их зүг сонгороо. Саяны хүн маань ерөөдөө бас жоохон бодилчих шиг боллоо тий. Монголын хамгийн нам доор газар. Нам доор газар. Хамгийн өндөр нь бол өндөр цэг бол одоо Хүйтний өрөө гэж байдаг шүү дээ. Тэгвэл хамгийн нам доор газар нь юуны юу гэдэг лээ? Та нэг жоох ойртлоош. Би бол санах гэдэг юм. Бас сонсч ирсэн юм. Тий, юуны хотгор гэдэг үлээ? Нэг тийм нуруудын хотгор мотгор л байгаа шүү дээ, тий? Нам доор газар нь. Гэмлээ. Өндөр болоо явчлаа. Шүү дээ. Дэлхийн өндөр уулсан хэлээд явчлаа. За, хүний сонгоо явлаа одоо. За тий. Одоо энэ чинь 3 дахь асуулт шүү дээ. Хэрвээ энд сонгосон хүн чинь зөв хариулчих юм бол хамгийн сүүлийн асуултанд та өөрөө хариулаад тэгээ нэвтрүүлгээ яалагч болно гэсэн үг. За. Одоо хүнээд сайн сонгоорой. За. За хаяа мэддэг хүн байж байгаа тэгээ. Хоёд нь сурагч юу? Сургуулаа төгссөн ажиллаж байгаа. Ажиллаж байна. Зуны авах Аснаас нэг босгохгүй. Наач л хийж байгаа даа. энэ өнгө нь мэдж байгаа тий. Намд. За, хинээс сонда. Энэгээр ууг нь хүмүүс их л явж байна л да наашаа чаашаа. Аснаас нэг босгохгүй. Чаа ярган тань. Тэрөөсөө шилэн дээр зогсчихсан хөтөлгүйгээд их. За энэ нэс чаас байна. Танаас нэг босгохгүй. Би харин нэг асуулт хэрэгтэй тэмцээнд орсон. Тэгээ нэг асуулт надаас асуусан. Тэг та хариулах хэрэгтэй шаардлагатай. Хариулт үтгийн бол одоо Айгүй хариулчих واخ гэж бодож байна. Монгол улсын хамгийн нам дор газар. Юу гэдэг лээ? Юуны хотгор гэдэг лээ? цаастаа мэдхгүй. Мэдхгүй. Та бодож үзэхгүй. Та мэдхгүй юу? За хоёр дахь олон чинь одоо. Тас нэг асуучих тоо. Нэг асуулт дээр тэмцээнд орж байгаа байхгүй. Тэгээд Монгол улсын хамгийн нам дор газар Дархтын хотгор гэдэг чинь. Шинэ хотгор Дархтын хотгор. Дархтын хотгор бол араа л биш ээ. Арай нэг өөр хотгор байгаа шүү дээ бас. Нууртай. Нуурууд. За. Баярлалаа танд. За тэгэлгүй яах вэ? Хөхнөөрийн хотгор. Хөхнөөрийн хотгор бол бас хамгийн нам дор газар юм байна. За одоо 3 дахь асуултан дээр яг бүдрэг шахлаа. Тэг хүнээ бүрөө сонглоо тэгээд бас боломж олгож амжиг багт дараагийн хүнээс өөрөө мэдээд асуугаа явчих. Ууг нь энэ боломж олох үгүй хөдлөгч би ууг шийдэн шүү дээ. Болох юм болоо гэж бодсон. За. Тэгээд өөрөө шууд дур мэд явчихаар би тэгээд одоо тэр хөтлөгдөөл явчихлаа шүү дээ. За, Мамуна шир гэдэг дууг мэдэн шүү дээ, тий? За мэдэн тий. За, Мамуна шир дууны шүлхийг хэн бичсэн бэ? Хэн бичсэн юм бэ? Эхлээ өөр хариулах юм. Одоо өөрөө хариулна. Хамгийн сүүлийн асуулт. Тий, хамгийн сүүлээ. Одоо чи өөрөө зөв хариулах юм манай нэвтрүүлэг ялагч болох гэсэн. Тэр нөгөө юу гэдэг шүү дээ. Хүүхдийн ордон байдаг шүү дээ. Баянгол жишт буудлын эсрэг талд. Хүүхдийн ордоноос хойш явж явах зам нөгөө нэг Мамуна ширийн үг байдаг шүү дээ, тий? Чулуун дээр ингээд үгийг бичсэн. Тэгээд доор нь тэр шүлгийг бичсэн хүний нэр байждаг шүү дээ. Санаж байна уу? Хин гэдэг лээ. Нэм мэмтэй байдаг лээ. Нэм мэмтэй байдаг. Нэм мэмтэй биш сүрэн мөрөнтэй л байдаг шүү дээ. Шо таачгаа. Би сая нилээн төхөөлжтэй сүрэнгээд. Юу ямар сүрэн байж болох вэ? Ядаж бодоод за одоо 50 бод. Гэхдээ хит удаан бас бодож болохгүй. Тэгээд яг сүүлийн асуулт учраас би чамд бас боломж олгоё. Энэ боломжийг яаж ашиглах вэ гэхээр зөвөр ингээд хувилбарууд хэлээд тий.
За энэ юм болоо тэр юм болоо гэл ингээл хэд хэд ойлбол хэлээ дээ. Би тэгээ сонсож байгаад тэр донд чи зөв хариулт байх юм бол байна гэд хэлээ. Тэгвэл тэнчэнээс нь чи яг эцсийнх нэг хариултыг сонгоод хэлэх хэрэгтэй те. Дэрцэрэн. Хин гэдэг лөө. Нэг тийм одоо хүний нэрийг бичгтээ нэг үсэг оруулдаг мөртлөө дуудахдаа тэр үсгийг нэг тод дууддаг бол нэг тийм нэр л байгаа да тий. Бичгтээ бол яг одоо тэр бичгийн хэлэн дээр бол нэг үсэг хоёр дахь үсэг нь бол ингээд нэг бичигддэг. Гэхдээ дуудахдаа бол голцоо тэр хоёр дахь үсгийг нь бол орхиж ярьдаг. Нэмсрэн. Тэгээ яа нацяас энэ толчгаар ирчихэ. Чи сайн бодол та. Ням гэхэр чин яа үсгийг бол тод хэлж байгаа сте. Тий, тэгэл бодчих. Тэгэхээр нэг тод дууддаггүй ярианы хэлгэнд жоохон ингээд хэлэхэд дууддаг. Гэхдээ бичигдээд болоод үсгэн бичигддэг нэг тийм байдаг штэ. За эсвэл ингээ хоёлоо. Мамо нашрын 2 дуурайг юм юу ч хэлтүүлээ. Шир маа тавиа таалаа. За дуулчих. Хамаагүй дуулаад тий 1 дуурайг дуусгаад 2 дуурайг эхлүүлчих. Мамо нашир манай тойлоо тоглоё. Аав ээж хоёрын авчирсан тоглоом биш шүү. Мөрөнч такя машин барьж явъя. Ном сонин уншаа ногоо мото тойрё. За одоо 2 дуурайг эхлэн шүү дээ. Бас мэдэхгүй байна надад чи 2 дуурай тийм Мэдхгүй. Яагаад вэ? яг 1 дуурай тийм тоглох гэсэн шүү мэдхгүй. Толгойд Тэр цаашаа өргөжлөлээд бол ногоо мото тайрья гэ. Тэгээд цаашаага Мөрөнч такя машин барьж явъя. Ногоо мото тойрё. Мэдгүй биш дээ надад. Үгүй яагаад мэдгүй чи. Маш амархан шүү дээ. За чи санаж байгаа дуулчих. Дууг нь 2 дуурайг эхлүүлээд дуулчвал би чамд эзнэр ялгчаараа тодруулж байна. 2 дуурайг чи араа хитгэн өгөл өөр байдаг шүү дээ. Тий. Тий шүү дээ. Аав ээжийг авчирч өгсөн тоглоом тоглосон. Тэгэхээр чин ах эгч хоёрыг авчирч өгсөн тоглоом байдаг шүү дээ 2 дуурайг дээр. Тэгэхээр тэгэл дуулах нь шүү дээ. Ах эгчийнхаар нь тэгэл Мааталаа таглаа. Ах эгч хоёрын авчирсан тоглоом. Үгүй шууд гэхгүй шүү дээ. Тэгэхээр 2 дугаараа тийм нэрээ мэддэггүй юм байна. Яа нэ сонсдог байсан юм байна. Гүү хаа мэдж байгаа чи өөр анзаарахгүй байна мэдж байгаа. Ста мэдхгүй за байлаа. Бэл зөндөө зогсчихлаа шүү. За. Үнэхээр мэдэхгүй лээ. Мэдхгүй. За амжилтсаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрээ цаг зав гаргасанд баярлалаа. Мэдчихье. За нэвтрүүлгээ үзээд мэдэж аваарай. За ингээд энэ удаагийн нэвтрүүлгийн эхний оролцогч маань ялагч болчих болов гэсэн бодлоо нэлээд хичээлээ. Тэгээ харамсалтай нь үнэхээр бас мэдэхгүй байлаа. Тийм учраас одоо дараагийн оролцогчийг сонгоё гэж бодож байна. Сайн байна уу та? Танаас юм асуугатай. Яарад байна. Зүгээр хэдхэн минут шүү дээ. За. Сайн байна уу та? Танаас нэг юм асууч. За. Энэ ТV телевизийн 4-гийн 5,000 тэнцүү 20,000 гэсэн нэвтрүүлэг байгаа. Та нэг 5-10 минутын цаг зав гаргаад манай нэвтрүүлэгт оролцоод өгөөч. Танд нэг 4 асуулт тавина. Тэгээ 4 асуултанд амжилттай хариулах нь нэвтрүүлгийн зүгээс 20,000 төгрөгөөр шагнана дээ. Уг нь гайгүй л дээ 4 асуулт. Тэгэх үү нэг 5-10 минут л болно. За тэгээ. За тэгэх үү. Таны нэр хэм блэ? Уран бэлэг. Уран бэлэг ээ? За. Би танд нэвтрүүлгийнхаа дөрвийг танилцуулчих. За, хамгийн ихний асуултыг би тавьчих. Гайгүй ам боломжийн асуулт байгаа. Би өөрөө хариулахгүй биш. Тийм та өөрөө хариулахгүй. Үнэ. Тий. Нарийн жалгыг юу гэж нэрлэдэг юм бэ? Нарийн жалга. Гоо. За яг гууч бас биш ээ. Гуу жалга гэж юу н холбож ярих гэдэг шүү дээ тий. Гэхдээ яг гуу бол биш ээ. Тэгэхээр өөрөө хариулчихлаа тий. Үгүй та хариулахгүй өөр хүнээс асууна. Тийм. Гэхдээ таны хэлсэн хариулт бол биш байна. Биш үү. За. За одоо хоёул энэчнээс хүн сонгоод асуунда. Ямар хүнээс? Зүгээр энийг их олон хүмүүс авч чана тэгээд таны өмнө нэг оролцогч оролцсон тэгээд гайгүй хүмүүс хариулчих хичээлээ. Хамгийн сүүлийн асуултан дээр өөрөө бүдэрчлээ харамсалтай. Би юу? Үгүй таны өмнө оролцсон оролцогч маань. Тий. Тэгэхээр та л одоо энэ нэс сууж үзгөө. За, нэг Сайн байна уу? Юм асуугаад байдгүй. Амархаа гайгүй. Ганцхан асуулт. Энэ үнээс асууя. Энэ үнээс үү? За тэгээ. За. Тэгээ хоёулаа шууд хамаагүй зорж очиод асууж болно. Тий.
Сайн байна уу та нэг юм асуугаад тээ. Танаас нэг юм асуугаад тээ. Нарийн жалгыг өөрөөр юу гэж хэлдэг вэ? Нарийн жалгыг юу гэж нэрлэдэг юм бэ гэсэн л асуулт. Нарийн жалгыг Гоо арай биш. Гуугаас өөр юу гэж болох вэ? Богоос өөдөө нарийн жилдэг гэдэг чинь сувг шөөдөө гэдэг. За баярлалаа танд. Сувг. Тэгээ бидний өсөж байгаа хариулт бол сувг байлаа. За баярлалаа танд амжилтсаа. За гайг боломжийн могоц ихний асуултандаа бол ингээд хариултыг авчлаа. Одоо хоёр дахь асуулт. За. Гайгүй. Ер нь асуултууд их боломжийн шүү. Тий. Энэ бол өөр дараагийн нэвтрүүлгийн асуулт. Бас харчих гад л хараад ах шиг байна. За Монгол улс газар нутгаараа дэлхийд хэддүгээрт орд юм бэ гэсэн асуулт байна. Газар нутгийн хэмжээгээр. Тий, нэг 10 хэдэд л эдэг штэ тий. Нилийн дээгүүр эдэг штэ бас. 15 л үү. 15 бол бас 10 биш ээ. Энд гэхдээ төгөж байна. 13 ч юм. 13 нилийн дээгүүр. Асуугаад тоо. Та нарыг хэлэхгүй юм. Энэ үнээс асуу. Настаа. Сайн байна уу та танаас нэг юм асуугаад хэдэх үү? Тэгээ энэ хүн манай нэвтрүүлэгт оролцож байгаа асуулт хариултыг. Тэгээ танаас асуулт асууж тусламж хийж байгаа. Та хариулж өгөө туслаад өгөөрэй. Манай улс газар нутгаараа дэлхийд хэд ордог вэ гэж байна. Хэддэг өрөө. Мэдхгүй. Та нэг хариулт хэлээд өгье гэж багцаагаар. 10 хэдэд л байгаа л да. Нэг 10 хэд байж болох вэ? Нэг тэгш тоо байгаа. 10 тэгш тоо. Тэгээд бас их гоё бэлэгдэлтэй тоо байгаа. Тийм үү. Бэлэгдэлтэй тоо хэр хэд байд юм? 16 тэгш тоо юм уу? Тэгш тоо. Гэхдээ 16 тэгш тоо. Гэхдээ 6-гийн тоог нэг бэлэгдэхгүй хаа тий. Урд зүгийн хүмүүс илүү их бэлэгддэг нэг тийм тоо байдаг та. За та нэг хариулт хэлчих. Тэгш тоо ч одоо 4 8 л байж. 14 18 16 гэсэн одоо ийм л тэгш тоонууд 10 хэддэл чинь. Тэгэхээр та алийг гэж бодож байна. Нэг хариулт хэлээд өгөөч. Тэгэхгүй. 14 юм болов уу? Эсвэл 18 л байдаг юм. Нэг бол 10 Нэг бол за та бол ингэдэж шүү дээ 14 16 18 12 гэдэг ингээ бүх тэгш тоонуудыг хэлчихэд байл 12 те. Тэгээд энэ ч нэгийг сонгоод за яг энэ юм аа л гэлч. За 18. 18 уу те? Тий. За баярлалаа танд. 18-д орд юм байна. За баярлалаа. Тий 18. Одоо яг мэдээж байна. За баярлалаа танд. За энэ хүн хэрэгтэй хамтарч байгаа үед арилжлаа шүү дээ тий. Энэ хүн маань бас хараахан сайн мэдгүй байна. Гэхдээ ер нь төхүүлж байгаад хариулчлаа. Хариултыг авчлаа. За одоо 3 дахь асуулт. 3 дахь асуулт гайгүй бас их боломжийн асуулт. Бас Монгол улсын газар нутгтай холбоотой асуулт байна. Монголын хамгийн нам доор газар. Хамгийн номдор газар. Нэг нуурын хотгор байдаг шүү дээ тий. Шилдэнгэрүүл байгаа да. За нөгөө хайчч юу төрүүлж байгаа гэсэн. За хинээс сохоо. Бас л одоо хүн сонгоод асуунда. За энэ нэг настай ихтэй тааш явчихлаа. Хайчлаа яг. Бас минь нэг юм асуугаад тоо. Сайн байна уу танаас нэг юм асууад. Аян залгаас асуу. За тэгээ. Сайн байна уу танаас нэг юм асуугаад. Нэг юм асуугаад юм. Сайн байна уу нэг юм асуугаад. Энэ хүн манай нэвтрүүлэгт оролцож байгаа. Хамгийн номдор газар ямар нэртэй газар хаана байдгүй те? Тийм. Монгол улсын хамгийн намдор газар. Далайн төвшингээс хойш асууж үлдээ ерөөсөө. Яг Монгол улсын газар нутгийн хэмжээнд л хамгийн намдор л та. Нэг нуурын хотгор байдаг шүү дээ. Ямар нуурын хотгор юм болоо? Хамгийн өндөр нь бол одоо Хүйтний оргил гэж байдаг шүү дээ. Тэгвэл намдор газар нь нэг нуурын хотгор байгаа. Увс лүү бөөр нөрлөө. Тэр явцад. За увс бөөрч биш ээ. Дахиад нэг бодож байгаа нэг ямар нуур гэж болох вэ? Намдор шүү дээ. Аймгийн хэлчихэд олчихно л да. Сэлэн тийшээ өгнө. Буюу их нууруудын хотгор байна. Мөн үү? Шаа. За намдор гарч ирсэн үү? Тийш өндөр. Нэг нуурын хотгор л байгаа да. Ямар нуур байж болох вэ? За би ингэ хэлчихье. 3 үсгтэй нуур. Тэгтээ дөрөвний хэлсэн хариулт чинь бол биш шүү дээ, тий? Увс бол биш. Тэгэхээр 3 үсгтэй өөр ямар нуурын хотгор байж болох вэ? Овс уу? Овсыг бол би биш гэсэн байхгүй. Тийм. Тэгэхээр 3 үсгтэй.
хамгийн гол нь та хариулахгүй энэ хүн маань хариулах хэрэгтэй байгаа тийм. Биш ээ таны өмссөн хувцасны чинь мөн вин мандаад үзвэл тэгэл хилчих гээл энэ да. Хүүхнүү. Заар гэлчтэй те. Хүүхнүү гэдэг. За баярлалаа. Хүүхнүү. За хамгийн намдаар газар бол Хүүхнүү юм байна. Тийм байна. За. Өөр Уг нь та хариулахгүй энэ хүн хариулах хэрэгтэй. Тэгээд та хамтраад хариулчлаа. За яах вэ? Авъя хариултыг. Би ч ер нь их хүлцэнгүй ханддаг л да. За одоо хамгийн сүүлийн асуулт шүү дээ. Одоо хамгийн сүүлийн асуулт та өөрөө хариулна. За Мамун Ашир дууг бол хүн болго мэдэх бах те багасаа дуулж ил өссөн те. За энэ дууны шүлгийг хэн бичсэн болов? Хүүхдийн ордны тэнд чулуун дээр шүлэг нь байдаг шүү дээ те. Тэгээд нэр нь бичээтэй бичсэн болов? биш ээ. Нэг сүрэнтэй байдаг шүү дээ. Сүрэнтэй. Аха. Ч хин ямар сүрэн билээ? Ч нэг сүрэн байдаг шүү дээ. Тохиолч юм биш үү те? Мэдээж. Дууны шүүжин. Хэн сүрэн гоё. Энэ багш юм байна. За юу ч дахиад хөлбөрөөр хэлээ дээ. Тэгээ зөв хариулт байвал би зөв хариулт дунд нь байна гэж хэлээ. Тэгээ та эцсийн хариултыг за энийг гэж хэлчих те. Одоо нэгэнтээ ингээд бас дэмжиж тусалж байгаа юм чинь түрүүнийх шиг ингээд тэгш тоог өгөөд 12, 14, 16, 18 гэдэг шиг нилээ хэдэн хариултууд тайлж. Ч ямар сүрэн гэдэг үлээ. Сүрэнтэй нэрүүдээ Чойж сүрэн. Богн. Гэтэ цэнд бол биш. Богн ямар сүрэн гэж болох вэ? Цэндээс ч богн. Тааштай мэдхгүй байна. Орж ирэхгүй шүү. Уг нь амархандаа та бодоод уг нь ялагч болох гол их ойрхон байгаад юм да. За би танд бүр их төхүүлээд ингээ хэлчих. Өмнөх хүнд бас ингэж төхүүлж хийсэн учраас танд бас ижлэгэн хандах хэрэгтэй. Тэр одоо ингээд бичгээр тэр хүний нэрийг бичгэд нэг үсэг нь ингээд бичигддэг мөртлөө бид нэр дуудаж хэлэхдээ тэр үсгийг нэг тийм тод хилэгддэггүй тийм үсгээр бичигддэг нэртэй юм баггүй юу? Жишээлбэл одоо нэг хоёр дахь үсгийн одоо юу гэдэг нь за ням сүрэн байлаа гэж бодоход яа үсгийг бол бид нэр бичгтээч яага биччихээн дуудахтаа ч яага бас тод дуудаж дээ тий. Тэгвэл яа үсгийг орхигдөг ч юм уу эсвэл яг нэг тод хэлэхгүйгээр зарим хүмүүсийн хувьд бол тод хэлдэг байгаа л да. Гэхдээ ихэнхдээ бол тод хэлэхгүйгээр л орхигддаг нэг тийм нэр. Тэгж бичигддэг. Тэгээ монгол хэлний дүрмэнд бол яхаа бичигддэг. Гэхдээ ихэнхдээ тэр үсгийг нь бол гээгээд шууд яриа авчдаг штэ. Хаа сүрэн гэж байна. Хаа сүрэн бол дарлаа тий. Саас ихэнхдээ лаа гэхээс илүү арай өөр байдаг шүү дээ. Түүний нэр чинь лах сүрэн. Яг лахас тий. Хаа сүрэн биш үү? биш ээ. Лахаа сүрэн. Төгөөлөө. Хавг сүрэн үү? Хавг гэхэр чинь биш Бүр олон нөхцөл шүү дээ. Хавг сүрэнгаа бавгийн хавг сүрэнгаа биш үү? биш ээ. Ч гэсэн шүү дээ би танд. Ч сүрэн гэсэн шүү дээ. Чойж сүрэн. Биш ээ. Ч гэдэг нь овгийн ихнээс их байхгүй юу? Ч Баггүй юм шиг. үнэхээр сая уу та баг тгүүлэл хилцэндээ жаахан бодчихвол уг нь. Хаа сүрэн гэж байдаг. Цаа биш ээ. Цаата. Гэтэ Ардлын сүрэн юм биш. тий, цаа гэж дахиад нэг үсэг гээчээд байна. Цаа сүрэн гэж донд нэг үсэг гээчээд байна. Цаа сүрэн гэдгийн донд нэг үсэг байх хэрэгтэй. Ямар үсэг байж байгаа вэ? Тийм нэртэй хүн зөндөө байдаг шүү дээ. Тийм үү. Бийг бүлэгч би гад илтэй мэдээч. Тий. Ил юу гэдэг вүлээ? Үсгийн нэг 35 үсгийн байрлалаар дараалал нь ил Хам сүрэн. Хам сүрэн бай. Ч лам сүрэн. Чээ хөрмөрийн лам сүрэн гойтсон байна шүү дээ. Мөн үү? Биш ээ. Ч лам сүрэн. Чээ лам сүрэн. За. Нилээ бүр дэмжиж хамтжээж. За. Таныг бас ялчаар. Тэгэхэд бодоо идлээ. Хүлээ тий. Ер нь бол уг нь Хам сүрэн юм биш үү? Чээ лам сүрэн. Хэнс би яхад би зүгээр нэг таавал ялгчаар татсан. Гэтэ би зүгээр сонирхоод нэг асуултыг асуучих. Мамун Ашрын 2 дугаар төгнө гэж хэлдэм бэ. Аав ээж хоёрын алтан тоглоом биш үү? Биш ээ 2 дугаар баадаг нь 2 дахь мөрөн биш 2 дугаар баадаг нь аав ээж авч ирсэн тоглоом биш үү. Тэгээд нөгөө уншаа ногоо мото тарья. яа гэдэг. Ингээд 1 дугаар баадаг дуусчаа. Тэгээд дахиад 2 дахь баадаг нь 2 дугаар баадаг нэг үлээд.
Эдгээр бод нь баа эрдэн ном юу гэдэг ном сони уншия. Сонсохгүй нөө. Санахгүй байна. Бас л их амархан шүү дээ. Тийм үү. Бас л маамуу нашрал эхэлдэг шүү дээ. Мамаа нашраараа эхлээд манай Тэгээд ах их чаярын авчирсан тоглоом гэж. тэгдэг. Эхлээд аав ээжээр авчирлаа дараа нь ах их чаяр авчирлаа гэж боддог шүү дээ тий. Одоо санаж байна. За. Нэвтрүүлгийн зүгээс танд баяр хүргээд нэлээд дэмжлээ, туслалаа. Тэгээд би таны өмнөх оролцогчдод бас яг танд олгосон боломжийг олгосон одоо шипийг бол өгсөн. Тийм учраас би бас тэгшэрхтэй байлганд бол танд бас адилхан өглөө. Тэгээд та тэр боломжийг ашиглаад бас хариултыг зөв хэлж чадлаа. Тэгээд нэвтрүүлэг ялагч болсон танд баяр хүргээд 20,000 төгрөгийг танд бас давтуулж өгч байна. Ингэж явъя. За тэгээд Монгол улсын нэг татварын хуулинд хүн амын орлогын албан татвар гэж байдаг. Та нэлээд сайн мэдэх бах. Олон жил татвар төлсөн хүний сайн мэдэх байх гэж бодож байна. Та 20,000 төгрөгийн орлого олсон учраас нэг 10% татвар төлнө шүү дээ, тийм ээ? Тэгэхээр 2,000 нөхөө. Эндээс л хариулчих. Эндээс. Та өөрөө хариулаад өгч надаа. Энэ бол татварын санд бас орж байгаа. Монголчууд бид бас одоо татвараа иргэнийхээ үүргийг биелүүлж татвараа төлснөөрөө одоо цаашлаад Монголын хүчит цэцгэлт нь бол тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж байна л гэсэн үг шүү дээ, тийм ээ? Энд 1500 байна. Энэ 20-ыг додолж байгаа өчтгөө эндээс. За тийх үү. За тэгээ. Эндээс додлоод ингээд За задлчаад ирэх үү? За. За үзэгчтэй ингээд энэ удаагийн нэвтрүүлэгт маань хоёр дахь оролцогч нэлээд төхөөлж, нэлээд дэмжиж байгаа, нэлээд шипи өгж байгаад бол бас ялагч болоод зөв хариултыг хэлээ. Тэгээд одоо 20,000 төгрөг бол гардаж авсны дараа татвараа төлөх 2,000 төгрөгийг бол бас задлахаар явлаа. Тэгээд нэвтрүүлэгтэйгээ бас хамтдаа байгаа үзэгч та бүхэнд бүгдээрэнд маш их баярлалаа. Та бүгд бас мэдчихсэн бол бас хамтдаа надтай хамт бас энэ догтлоод хариулчаасаа гэж бас нэлээд үзэгчд маань бол бас хүлээжсэн болоо гэж бодож байна. Тэгээд дараагийнхаа нэвтрүүлгээр та бүхэнд бас сонирхолтой асуултын хариултуудыг бол нэвтрүүлгээр дамжуулан хүргэх болно. За тэгээд магадгүй цэнгэлэгцээ эзэн сууж байгаа үзэгчид таач бас дараагийн нэвтрүүлэгт оролцох боломжтой байгаа. Нийслэл хотынхаа хаач хамаагүй наадтай битээртэй таарах юм бол манай нэвтрүүлгийн бас ялагч болох боломж бол бас байдаг шүү гэдэг бас үзэгчид та бүхэндээ сануулсан хэлье. Дээр нь бас энэ боломжийг мөнгө задлуулах гад явсан хооронд одоо хүлээж авах хугацаанд манай нэвтрүүлэгтээ бас хамтран ажиллая гэсэн бодолтой албан байгууллага хөв хүмүүс байх юм бол манай нэвтрүүлэгт бас хандараа та бүхэндээ хамтран ажиллахдаа бид бас таатай байх болно гэдэг хэлье. За. За. Түшээ тайхан нэвтрүүлэг авах юм байна. За тэгээд үзэгчтэй хандаж бас юу хэлмэ? Танд тусалсан хүмүүстэй хандаж өгч хэлэх үү? Ер нь хүмүүс маань бас мэдлэг сайтай байна. Гинт бас ийм толгомдох болж жоохон мэдж байгаа юм бас ингээд бодож бодлогч гэдэг юм уу тийм ээ? Тийм бас гардаг юм байна. Анх удаа нэг ийм нэвтрүүлэгт оролцлоо тэгээд та бүхэнд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Өдрийн сайн өнгөрүүлээрэй. За үзэгчтэй ингээд та бүхэндээ 4,40,5,000 тэнцээ 20,000 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг багшин дээдийн нөхөн гарснаас хүргэлээ. Нэвтрүүлэгтэйгээ хамт байсан үзэгчтэй баярлалаа. Дараагийн дугаараараа эрг уулзцгаая.